Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хичээлийн эхэнд харааныхаа ойг хөгжүүлэх дасгал хийцгээе. Дараах амьтдын байршлыг 30 секундын хугацаанд ажиглаарай. Тухайлбал, чон ямар байршилд байна вэ? Дасгал ажлын дэвтэр дээрээ амьтдын байршлыг бичээрэй хүүхдүүдээ. Бичих хугацаа 30 секунд, хэдэн амьтан зөв бичснээ шалгаж өөрийгөө үнэлээрэй. Наймаас 9 амьтан бичсэн хүүхдүүд хэд байна? Эдгээр хүүхдүүд харааны ой тогтоолд маш сайн хөгжсөн байна. 6-аас 7 амьтан бичсэн бол сайн байна. 5-аас бага амьтан бичсэн бол харааны ойгоо сайжруулах дасгал хийгээрэй. B1 ба V3 дээр ямар амьтад байна вэ? Нэрлээрэй хүүхдүүдээ. B1 дээр зараа, V3 дээр үнэг байна. Зараа, үнэг хоёрыг багш нь яагаад сонгох болов? Та нар юу гэж бодож байна? Таамаглан бодоорой хүүхдүүдээ. Сайн байна. Та нар олон сайхан таамаглуудыг хэллээ. Энэ хоёр амьтнаар шүлэг зохиож болно, мөн их зохиож болно, үлгэр зохиож болох юм байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв үлгэр дуурайл зохион бичицгээе. Сэдвээ дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. Хичээлийн зорилго: үлгэрийг бүтцийн дагуу зохиохдоо зургаас санаа авч баатрын гадаад дүр байдлыг дүрслэн бичиж сурна. Үлгэрийн баатруудын гадаад дүр байдал орчныг төсөөлөн ажиглаарай. Үлгэрийн баатрууд маань хоорондоо уулзсан байна. Зараа, үнэг хоёр юуны тухай ярилцсан бол? Эсвэл тэд өөрийн гадаад дүр байдлыг бие биендээ магтан ярьж байсан уу? Зараа, үнэг хоёрын аль нэгэнд ямар нэгэн үйл явдал тохиолдсон болов уу? Тэд бие биедээ туслах байсан болов уу? Хэрвээ тэдэнд хөгжилтэй үйл явдал тохиолдсон бол юу байж болох вэ? Үлгэрийн орчноо төсөөлөн бодоорой. Үлгэрээ ямар үгээр төгсгөх вэ? Үлгэртээ гарчиг өгөөрэй. Багшийнхаа чиглүүлж өгсөн асуултын дагуу хосороо ярилцъя. Ярилцах хугацаа 3 минут.
Үлгэрээ зохион бичихтэй бүтцийн дагуу эхлэл, гол, төгсгөл хэсгийг цогцлбороор зааглан гол санаагаа төлөвлөн бичнэ. Эхлэл хэсэг буюу 1-р цогцлборт баатруудын гадаад дур байдал, амьдардаг газар, гол хэсэг буюу 2-р цогцлборт баатруудад юу тохиолдов, ямар бэрхшээл учрав. Төгсгөл хэсэгт 1. Үлгэр яаж дуусав, 2. Уншигчдад юу хэлхийг хүсэж байна.
Бүтцийн дагуу үлгэрээ зохион бичихтэй андын арга ашиглан зохион бичнэ. Хүүхдүүдийн андын арга гэдэг маань А хэсэг буюу бичих санаагаа олж төлөвлөн анхлан бодно. Энэ хэсэг буюу санаагаа зохиож найруулан бичнэ. Д хэсэг буюу бичснээ хянан сайжруулж дахин засаж бичнэ. Анд алхмын 1-р алхмын дагуу үлгэрийнхээ эхлэл, гол, төгсгөл хэсгийг анхлан бодож бичих санаагаа олж төлөвлөе. Төлөвлөхдөө 1-р цогцлборт дараах үгсээс ашиглаарай.
Хоёрдугаар алхмын дагуу төлөвлөснөө ноороглон бичье. Бичихдээ мөр алгасаж ноороглоорой. Дараа нь сайжруулан бичихдээ алгассан мөрөндөө үг нэмэх, өгүүлбэр нэмэх юм шүү.
бичсэн үлгэрээ ангийнхандаа танилцуулъя. Сайн байна уу? Намайг 4-р ангийн сурагч Эмүүжин гэдэг. Би танаар зохиолсон үлгэрээ уншиж өгье. Хамтын хүч нэгэн сайхан нарлаг өдөр үнэт зараа голын нэрээр тоглож явжээ. Тэд удаан тоглосон тул маш их өсөж гин. Тэнд маш том алимны бод байж гин. Үнэг их залчим дараа турч сантай. Тул үнэг хоёулаа хинэн төрүүлж алим авахаа үзье гэжээ. Ингээд тэр хоёр алим авах гэж үзв. Гэвч хэн алин ч авч чадсангүй гэн тэр хоёр хэсэг амарснаа нэгэн санаа сэтэж олов. Тэр хоёр хамтдаа хичээвэл алим авч чадна гэжээ. Ингээд тэр хоёр хүчээ нэхэж хүссэн алимаа авч чаджээ. Үүнээс хойш тэд эв найрамдалтай амьдрах болжээ. Баярлалаа. Сайн байна. Одоо өөрийгөө үнэлээрэй. Гуравдугаар алхам буюу дэх хэсэг үлгэрээ ноороглон бичснээ дахин засаж дараагийн хичээлдээр сайжруулан бичнэ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.